Сайн мэцхан уу. Юуны төрөнд төсөөлөх төлбөр эхлүүлж байгаа хүмүүст амжилт хүсье. Тэгээд даалгавар хийх талаар товчхон видео танилцуулга зааварчилгаа өгье гэж бодож байна. За та бүхэн бол өөрсдөө компьютер янз бүрийн юунууд дээр хийгээ явж байгаа. Би утсан дээрээ товчхон бас танилцуулга хийе гэж бодож байна. За бүгдээр эхлээд өөрийнхөө хэрэгэлдэг Chrome юм уу Firefox аль нь ч хожуулна. За бидний байнга даалгавар хийх сайт маань болохоор за энэ дээр би яг бичээд явъя. Сургуулийнхаа нэрийг бичээд улсын нэр zig.com. Энэ яг манай сурж байгаа багш нарын хөтөлбөрийн нэр. За энэ бол одоо яг Канадын манай сурж байгаа аль биесны вебсайт байна. Тэгэхээр бид нар бол энэ дотор бол олон янзын зүйл рүү орох шаардлагагүй. Go to class буюу одоо more гэж бичсэн улаан тушлагны хамгийн сүүлчийн хэсэг буюу more гэдэг go to class гэдэг дээр нь дарна. За би сурж байгаа багш нар дотроос болдогдох шийгээр ерөнхий жишээ олгоод харуулъя гэж бодлоо. За бид нар sign up энэ төр бол хийх шаардлагагүй. Аль биесээр бүх мэдээллийг бүртгүүлсэн учраас танд бол одоо мэйлэр чинь бол аль биесээр овг нэртэй онтойгоо хамт ийм username ирсэн байгаа. Зааварлагчид бол надаас хуваар чатаар холбогдоод нууц үгээ авна. За username password-аа бид нар өөрсдөө бол сейвлчиж бас болно те. Тэгээд одоо энэ дээр login. Тэгэхээр одоо өнгөрсөн 3-4 өдрийн тохиолдолд бол аль биесээр ингээд овг нэр гарчаад тэр арын шар одоо go to classroom гэдэг бичиг гараагүй байсан. Өчигдөр орой нээгдсэн. За бид нар go to classroom гэдгийг дарна. За бидний нийж хийж гүйцэтгэх хоёр зүйл бий. За юу гэхээр энэ дөрвөн зүйлс дотор гол одоо бидний олж авах зүйлс нь textbook болон video lecture. Мэдлэгээ шалгуулахын тулд бид нэр assignment болон quiz гэдэг энэ зүйлүүдийг хийнэ. За юуны төрөнд манай багш нар хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол зүүн дээд болонд байгаа my information гэдэг дээр даръя. За энэ хамгийн дээдлэлт нь таны овог нэр, төрсөн онсоор мэйл байгаа. Энэ дээр хэрвээ таны нэр за зарим багшийн нэр KH ч юм уу зарим нэг алдаа бүртгэл энэ төр байсан бол яг энэ эхний хүснэгтний доор байгаа жижигхэн modify гэдэг товчлуурыг дараад өөрөө мэдээлэл өөрчлөх боломжтой. За гол хичээлийн маань танилцуулах хамгийн доотлолт нь байж байна. Тэгэхээр энэ удаа суралцж байгаа хүмүүсийн хувьд бол өмнө яг үндсэн даалгавар, үндсэн юу руугаа чанартай байх үүднээс ерөөсөө бид нарт нийтдээ 20 гол үндсэн модуль хичээл өгөгдсөн байна. 20 дотроос бид нар 10 даалгавар, 10 quiz ажиллах ёстой. За нийт 8-7 хоногийн хөтөлбөр. Тэр дээдлийн хугацааг бас харж байгаа те 240 цагийн дипломын хөтөлбөр 5 сарын 29-ноос 7 сарын 24. Тэгэхээр манай багш нар 7 сарын 24-ний дотор бүгдээрээ дуусгасан байх ёстой. За энэ бол ингээд үндсэн мэдээлэл хичээлийн мэдээлэл. За бид нар одоо нөгөө дөрвөн зүйлсээ нэг нь орж үзэж болно. За зарим хичээлүүд голчлон энэ A болон B хэсэг гэж байгаа. A болон B хэсэг бол ерөнхийдөө тусдаа видео бичлэг textbookтэй ч гэсэн даалгаврын хувьд бол дундаа нэг даалгавартай. За бид нар энэ тэргуунд одоо өнөөдрөөс ахуулаад манай багш нар эхлэхдээ видеонуудаа бүгдийг компьютер дээр татаад авчих хэрэгтэй. Видео лекц бол үндсэндээ нэг
40-45 минутны бичлэг байгаа учраас ер нь эртхэн компьютер дээр татаад авчих зүйтэй. Ялангуяа орон нутгаас зарим тохиолдолд интернет тог гацах энэ төр тохиолдол бол бүгдийг татаад авчихсан нь их үр дүнтэй. За бид нар ингээд хамгийн түрүүний хичээлийг харъя тэ. Ladies and gentlemen, welcome to the second part. Now we are going to talk about becoming an effective teacher. It sounds very easy, I think, but it's За ингээд видео хичээлээ бид нэр альж компьютер дээр юу яаж болно? Хулууныхаа буруудлага төвчлөрийг дараад save as гэд хадгалчихна. За бидний хоёр дахь зүйл бол textbook. За энэ бол бүгдээрээ PDF-ээр өгөгдсөн байгаа. За аль нэг рүү ороод үзье. За энэ миний утсан дээр тусдаа хадгалагдаж байгаа шүү. За иймэрхүү байдлаар ингээд өгөгдөнө. Бас бүгдийн боломжтой бол хийвэлж авч болно, хуулаад авчиж болно. За энэ хоёр үндсэн зүйлээсээ бид нар хийх ёстой хоёр зүйл байгаа гэж хэлсэн. За хажуулаа quiz test руу оръё. Түрүүн дурдсанаар A болон B бол дотроо дундаа нэг даалгавартай. За А дээр нь жишээлбэл дараад үзэхээр quiz байхгүй тохиолдолд бол ийм бичиг гарч ирнэ. За тэгэхээр мэдээж A болон B-ийн төгсгөлд бол quiz байна гэсэн. За нэг иймэрхүү байдалтай ингээд жигсаалт гарч ирнэ. Тэгээд хамгийн дөрөнд бол 15 хүртэлх л одоо тест байдаг. За одоо бидний need quiz-ing хийж гүйцэтгсэн оноо маань багш нарт need онооны 30% өгнө. За assignment хэсэг бол need 70 оноогоор үржигдэж болох хичээл. За жишээлбэл одоо энэ Word-ээр өгөгдөж бичигдсэн энэ файл болгон дээр таны компьютер дээр Word-ээр татах хичээл байна. За энийг бүгдийг дарж татсны дараа даалгавраа явуулахдаа бид нар яг арынх нь цэнхэр assignment гэдэг товчлуурыг дарах юм аа. Тэгэхээр эхний хичээл буюу A болон B хэсгийн төгсгөлд нь байгаа тэрний арталд байгаа assignment-ыг дарвал за нэг ийм товчлуур гарч ирнэ. За энэ дээр бид нар илүү дутуу юм бичихгүй. Choose file гэдэг дээр бид нар файлаа татаж оруулна. Гэхдээ манай багш нар анхаарах гол зүйл бол энэ дээр өгсөн David Park гэдэг хүний жишээний дагуу өөрийн овог нэр модуль одоо энэ бол AB2-ийн нэг ч гэсэн энэ бол модуль 01 доогуур зураас хийсэн огно тэр чигээрээ бичгдээд cig.doc гэсэн маягаар файла хадгалцснараа бид нар browse хийнэ. Тэгээд хамгийн доотлын баруун талын доотлолт бол submit гэж жижигхэн товчлоор байна. Энэ дээр дарснараа таны даалгавар явна. За assignment-ийн хувьд бол ер нь даалгавар бол нэг 2-3 өдөртөө дүгнэгдэж байж ирдэг. Quiz-ийн хувьд бол шууд дүн тавигдах учраас маш сайн анхаарах хэрэгтэй. Татаж бол яг хуу select хийж хуулж болно. Ер нь бол шууд одоо тестээ бөглөөд save хийвэл шууд оноо тавигдах учраас тэндээс манай багш нар боломжтой байх хэрэгтэй. За ингээд ийм зүйл байна. Тэгээд дөрвөн зүйл дээр дөрвөлн дээр нь байгаа учраас одоо хамгийн түрүүнд эхний хичээлийн даалгавар явуулаад эхний хичээлийн quiz яваад хоёр дахь хичээл рүү орж явах юм бол илүү хичээлийн хувьд бол үр дүнтэй байх юм шүү. Манай өнгөрсөн жилүүдэд сурсан багш нарын хувьд бол голчлон quizтэй их анхаарал тавиад бүх quizүүдэд хөрвүүлээ хийждэг ч юм уу. Ийм нэг жоохон зохион байгуулалт юмнууд бас харагдаад байна.
За тэгээд ийм байна. Тэгээд зарим нэг мэдээллийг бид нар видео чатаар байнга холбогдоо явуулна. За тэгээд бүгдээрэнд нь бас амжилт хүсье.